Hi cherries. За ингэж хэлээгүү баг нэг сар болсон байна. Ерөөсө бичлэг хийхгүй, итгэхгүй байсан бол үнэхээр гоочлаараа над руу маш олон хүмүүс та яагаад ингэ бичлэг хийхээ болцсон юм бэ гэд миний бүр хувь чат руу гомдлоод их ирсэн. Тэгвэл би өөрийнхөө Instagram дээр бол рилээ бол тасралтгүй хийсээр байгаа. Магадгүй миний одтны skincare гэдэг хаягийг дагаагүй бол дагаарай. Тэрэн дээр бол би баян итгэдэг байгаа шүү. Одоо болохоор 6 сарын 22-ны шөнийн 1 цаг болж байна. Тэгээ 12 цаг өнгөрсөн учраас одоо уржигдраар нь бодох бах. Тэгтээ яг нэг мэдрэмжээр бол өчигдөр тоглолт үзсэн супер концертыг. За би супер концертыг бол 2 сар хүлээсэн байгаа. Илүү нэг олон хүмүүс түгээх үүднээс нэлээд хэдэн бичлэгүүдээр бол хамтарч ажилласан. За тэгээд мөнөгийн хувьд бол штэ энэ жилийн супер концерт юугаар ил бас давуу тал онцлогтой байсан бэ гэхээр анх би супер концертод фэн зоноос үзчихсэн. Рейни тоглолтыг дараагийн тоглолтыг үзчихсэн. За тэр үед болохоор бид нөгөө төрөд удааг байсан. Айгу нэлийн бондгоор фэн зоноос анх удаа үзсэн учраас зүгээр ингээд тэр супер одыг маш ойрхоноос тэ бүр хитгэн алхны цаанаас ингээд хараад тэгээ ядж хаад нөгөө рейнж нь миний бүр багын тэгээ хүүхэд насны жинхэнэ краш байсан учраас 2004 онд нөгөө Rainy альбомыг манай төрсөөх аваад манай ах маань тэр дуугийн сонсоод тэр альбомыг үзэл тэгэл би альбом гэдгийг чинь анх тэндээс мэдчихлээ шүү дээ. За тийм болоод ч тэр юм уу тухайд одоо Full House, Mini Passion гэдэг кино мино гэл тэр дуу юм уу Rainy's энэ тэрэгэл дуунуудын сонсороод хүүхэд насны юм сэдрээд тэгээ яг тэр Rainy тоглолтыг би үзэж яхад бол бүр уйсан байхгүй гарч ирэхэд бүр уйлаад vibrate яад бол маш ойрхон байсан учраас нэг ахаараар амьсгална гэдэг шиг тий. Тэр чинь болохоор юу лээ 9 сарын 17 тоглолт. За би сайн мартчихжээ. Ямар ч 9 сарын 10 тоглолт болсон юм шиг санагдчихээн. Тэгээд амар өдөр байсан. Йоо. За тэгсэн чинь өчигдрийнх нь шүү дээ. За өчигдөр гэдээ ярьж тий. Өчигдрийн супер концерт бас амар хөтөн байсан. Би бүр өвлийн хар хүртэхтэй энэ гармаа бүр ингээд даараад би бүр гараа хичнээн удаа бүр ингэвэ. Тийм болсон. За тэгээд эхний супер концерт маань түүх нь бол яг тэгж миний хувьд л тэгж болсон. Хоёр дахь нь болохоор өнгөрсөн жил Тэян ирсэн шүү дээ. Тэянгийн тоглолтыг би үзэж чадаагүй. Яг бол би 6 сард нөгөө гэр бүлээрээ тэгээд ажлынхнаараа хятад, Япон, Солонгосоор аялсан байхгүй юу? Сонгосны аяллаар хийж явж байсан учраас тэр тоглолтыг үзэх надад ямар ч боломж байгаагүй. Уг нь Тэянгаа үзэх л байсан. Гэтэ яач вэ гэж аялтаа бол давхцаж байсан юм аа. 3 дахь супер концертын хувьд гэх юм бол энэ жил болохоор Long Shot. Тэгээд альбомыг авсан бас хүүхдүүд зөндөө идэм билээ би бас харсан. Тэгэл Long Shot, тэгээд J Park, тэгээд I Met You, Chillich гэлөө тийм хамтлагууд байсан. Гэтэ яг тэдрийг бол би яг сайн мэдгүй. Яг сайн мэдж байгаагаар болохоор J Park байна. Тэгээд Long Shot, Jessie. За би удахгүй ингээд ярин заяа. За тэгээ энэ тоглолтыг үзгээ би 2 сар хүлээсэн. Бүр хоног тоолон хүлээгээ. За тэр хүртэл нэг ядаж нэг жим ингээсэй гэдэг жингээж бас чадсан. Би 4 цагаас нүүр бодолтын цаг авсан байсан. Тэгээд яг энэ хаалгач юм болохоор 2 цагаас нэгцсэн юм шиг байлаа шүү дээ. Өдөр. Тэгээ би бол нэлээд хосорж орсон. Гэхдээ яг намайг очоод бол би яг 4 цагаас нүүрээ бодуулаад би яг 6 цаг гээд яг тэр стадиум дотор ороход бол инрэл дуулаад дөнгөж дуусаж эхэлчихсэн. Тэгээ Чилитиг бол би сонсч амжаагүй. Яг үнийг л хэлээ. Би Чилит хамтлагийг сайн мэдгүй. Гэхдээ тоглолт болохын өмнө зүгээр TikTok-ыг гүйлгэж харсан. Ерөнхийдөө нэг тийм бүжиг тал руугаа айгуу тийм бүжиглдэг хамтлаг юм шиг надад бол санагдсан. Бичлэгэн дээрээ нэг тийм онц биш хэрнээ заяа. Одоо зүгээр би хальт хэдэн бичлэг л үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд яг боддоороо илүү байсан. Зүгээр миний бодлоор. Боддоор эдгээр юм дайж байсан юм уу гэд. Тэр нэг үслэг юутай ингээд нүдний шилтэй. Тэгээд нэг юм хөөрхөн царайтай нэг залт байсан. Нэг юм цэвэрхэн бейжингийн явцтай л да. Тэгэд би болохоор энэ жил болохоор VIP суусан. Гэтэ VIP-д бол би ганцаараа үзсэн. Тэгээ надаа 3 фэн зон байсан байхгүй юу? 3 фэн зоны тикет байсан. Нэг нь би өөртөө яг энэ бугуунда зүүчээд фэн зоноос ингээ бичлэгээ хийчи. Энэ дээр VIP-га зүүчигээд би дотроо угаасаа бүр тэг төсөлцсөн байсан. Хоёр өнд нь болохоор уг нь би нөхөртөөгөө үзээд тэгээд нэг нь найзтайгаа үзчихсэн чинь тэгээд үзэж чадаагүй. Нөхөр маань бас яг үзэх боломжгүй болчингуудаа 3 тикетээ гурвалгийн зарцсан гэсэн. Тэгээ хамгийн гол нь нөгөө зохион байгуулагчаас би ингээ асуусан байхгүй юу? Фэн зон руу ингээ орох юмаа гэдгсэн чинь VIP сууж байгаа хүмүүс фэн зон руу орж болно шүү дээ. Ямар ч юу ингээ нэвтэрч болно гэд надад бүр хэлсэн. Тэнгүүд нь би итгээд эхлээд би очлоо ингээл жоохон бороо жоохон шивэрх маягтай тэгээ жоох хүүтэндүү тэгээд ийм үүлтэй нар мар юу ч байхгүй эхлээ орохдоо болохоор ингэдэм билээ тэр нөгөө гейтүүд байгаа штэ тэн дээр ингээл хүмүүс ингээ амар очлол аль үжиний орцсон юм билээ л дээ харин VIP нь болохоор зөвхөн тэр 10 дугаар гейт бүр цааш ингээ тойроод яг тэр гейтээр ороод ингээ юм шалгуулад за тэгээ ингээ орсон тэгээ надаа VIP-д бол зөндөө их юмнууд таалагдсан
Гэхдээ нэг сул тал байсан. За би тэрийг удахгүй ярина. За зөндөө гоё давуу талууд байсан. Яагаад тэгэхээр харуул хамгаалт үнэхээр гоё заяа нэг юм аргагүй нэг VIP нэг үйлчлэг бол яачгүй авсан. Тэнд бол ингээд зөндөө олон зөөгч нар байсан, хамгаалагч нар байсан. Тэгэл ерөөсөө орж гарахад дандаа энийг ингээд шалгадаг. За ингээд дээш ингээд шатаар игээл яачингуудаа яг ингээд маш олон ширээнүүдийг бэлдсэн. Минийх нэг 6 дахь хуваар номероос учраас голдоо гэсэн төвдөө гэсэн. Тэгээд зураг даруулах бут гэдэг үлээ тийм байсан. Тэгээ цаашаа яасан тэгээ ширээн дээрсэн чинь миний ширээнийг юм жижиг яг юм 4 хүн суугаар 6 хүний суудалтаа бас байна лээ. Тэр нь илүү олон найзуудаараа явж байгаа. Би бол ганцаараа учраас яг нэг 2 охинтой нэг ихчтэй яг тэг сууж таарсан. Тэгээ дунд нь ингээд дахины мах зах ингээд тэгээд нэг шампанс байсан. Тэгээд ийм самар мамар жимсний ийм десертний тавхтай. Ер нь бас хөөрхөн үчлэг бас гоё лээсэн л та. Яг манай VIP-гийн яг арт талд нь заяа. Дээд талд нь дахиад 2 давхартна гэсэн. Бидний 2 давхарт дараагийн 3 давхарт нь болохоор VVIP бүр VIP. Чи тэнд бүр гоё байсан заяа. Яа тэгэхээр энэ тэндүү халдаг тэнүү тавьсан. Дулаахан байсан. Энэ болохоор тэр бас дээвэртэйсэн. Бороо орнууд, шороо шуурнууд тэнд юусэн хамаалга заяа. Дулаахан тэнд бол хамгийн тав тухтай тогтой газар юм лээ. Чилийн хамтлаг бол тэнд байгаа байсан. Яг намаа ингээд зогсоохол нөгөө доороос өгтөд ихчээ маа утас гэд баахан утаснуудаа өгөөд би яг сайхан сэтгэлтэй юм болохоор нэг утас авцсан чил нэг эргээл нөгөө чилитэй зургийг дараад өг гинэ. Тэндээс жоо муул харагдсан шүү. Тэгэхээр би дээрээс нь ингэж чад тэнд чинь хэдхэн алхны дээр заана 3 давхар тагч би зургийг дарж өгчөөд маа гэж утсыг би бүр ингэж өгч байгаа хгүй ингээд за маа гэж утсыг гэсэн чинь амар хол утас би баг 6 7 8 хүний утасныг ингэж авсан. За байж байгаараа гэж за маа гэдэг. Тэгээ яг тэр өдөр шүү өчигдөр надтай зөндөө олон охтууд бас зураг даруулсан. 10 жилийн эсвэл дөнгөж нэвтэр курсын охтууд надад бүр үнэхээр хайр санагцсан. Ялангуяа 10 жилийн охтууд шууд нөгөө цагаахан гэх юм уу бүр гадаа цэнгэлтийн гадаа ингээ очилжсэн чинь 2 охин миний араас бүр гүүсээр агаад ирээд зураг даруулаа явчихсан. Аймаг хөөрхөн. За тэр 2 охин харж байлаа. J Park long shot-ыг гарч ирэхээс өмнө би ингээ доошо юу фэн зон руу орох гээд нэг үзлээ. Фэн зон гэсэн нэг тийм тарцаг марцаг байсан юм. Тийш ингээд очиод би ингээ орохсчихсан чинь нэг бугууч харуулахгүй юу? Нэг 2 хамгаалагч байсан. Эрэгтэй нь гайгүй заа. Эмэгтэй нь амар мухааштай байсан. Би одоо ямар ч буруу юм ээвч орж болох уу гэсэн. Үгүй гэл. Гэсэн. Үгүй оруулахгүй. VIP битээ оруулаарай гэсэн гээд. Тэгээд би бүтлгүүцээ. Ер нь бол өчигдрийн хамгийн том бүтлгүүтэл бол тэр байсан. Би яагаад нэг фэн зоныг энэ талтаа аваад үлчээгүй юм бэ л гэж бодсон. Би яагаад энэ дээр харамсаж байгаа гэхээр би нөгөө бичлэг хийж байгаа шүү дээ. Би зүгээр нүдээр харахаас илүү за би бичлэг хийгээд олон хүмүүст үзүүлээ шүү. Ядаж тэ хөдөө орон нутагт байгаа эсвэл гадаадд байгаа монголчуудаас нь үзүүлчихье да гэсэн тийм сэтгэлтэйс учраас би чинь тэнд бас ажиллаа хийгээд байгаа байхгүй юу. Тэгтэл намайг оруулаагүй. Тэгээ би амар харамссан. Гэж. Хэрвээ би зүгээр юу гэж бодсон бэхээр фэн зон руу орсон болно шүү дээ. За бүр урагшаа тэр нөгөө J Park яг артистууд нь гарч ирэхэд тэр дунд нь алдсахгүй маа гэхэд хэдэн хүний ард ингээд зогсчих юм бол ядаж нэг утсаараа ингээд бичлэг ингээд татхад арай ойр харагдах юм билээ. Одоо шинэ энэ утсаар би ингээд татаа заяа. Ингээд татагч байгаа. Гэхдээ бүр сайн татдаггүй шүү дээ. Яг бол нөгөө их тайзны яг эсрэг талд нь яг өөдөөс арсан тэр бол нөгөө талын бууланд нь VIP байж тарж байгаа хгүй. Тэгэхээр тэгээд одоо энэ камерыг шүү дээ. Осмогоор. Энэ осмогоор яхад би ингээд татж байгаа заяа. Тэгэхэд нэмэх хоёроо л татгаж байгаа. Тэрнээс цааш юус явахгүй. Тэгээд татлаа гэхэд л сайн харагдахгүй. 안녕하세요, 우리입니다. 안녕하세요, 우리입니다. 안녕하세요, 우리입니다. 안녕하세요, 우리입니다. 여러분들 춥진 않아요? 자, 고트맨, 괜찮아요? 나머지 넘어가고요. 제가 한국에서 왔는데 여기 몽골 기온이 엄청 낮더라고요. 건강하셨어. 이게 뭐가 드시는지 뭐가 너무 계속하면서 네, 저희가 더 일단 뜨겁게 해보겠습니다. 한국은 너 따뜻이야. 너 와라. Where's the shine? Can everybody do this? Elves in the air? Elves in the air. Yeah! Надад бол бүр нэг эдийн ирээнэл харагдаа яг том дэлгэцээр л харж байгаа. Тэгээ би бодсон. За би дараагийн удаа VIP-тэй ч орё. Фэн зонтой заавал ормоор юм байна гэж би бодсон. За тэгээд бас нэг хараа VIP-д бол зөндөө давуу талууд байсан. Яг нэг сул тал нь жоо хол
болохоос биш. Бусдаар бол тэгчээгээрээ маш том давуу тал байсан. За ингээд тухтаа сайхан суучж байгаа. За тэгээд 0 нь болохоор бид нар ингээд заавал очрлол нийтийн олон 0 дотор ингэж ингээд олон цаг тий тоглолтоо авч үзмээр байдаг. 0-д очилсаргаал бас таардаг штэ. Тэгтэл VIP нь яаж байгаа гэхээр VIP VVIP-ийн яг 2 ийм ингээд юм 0-тай байсан. Энд яаж хахад очрлох бараг шаардлага урд нэг л хүн байвал байна. Тэгэл ороод тэгээд 0 нь үнэхээр цэвэрхэн байсан. Тэгээ айгу тухтай нэг юм зөвгөрийн одоо том одоо юу гэдэг шүү дээ нэг машин 0 гэх юм да. Тийм байсан. Хоёрдугаар болохоор VIP дээр бас би таньдаг хүмүүстэй бас зөндөө таарсан, живүүтэй таарсан, мөжитэй таарсан. Ер нь живүү мөж хоёр үнэхээр хөрх ааштай. Тэгээд би ингээ мэдлсэн айгу хөрхөн. Тэгээ бас миний нэг ажигласан нь шүү дээ. Хүмүүс ингэжлээ яг J Park long shot-ыг дуулаад дууссан чинь баг тэг чигээрээ баг 80% нэ нүү. За 80 яриа биш ээ. За нэг 60% нэ нүү. Ер нь тараа хөвцөн гэж шууд цөөрөл. Тэгээ би бүр гайхаад нөгөө хамтаас нөгөө хоёр гिच мэгчтэй бид нар ярьж байхгүй. Хүүе яагаад ингэж хүмүүс ингэж төрүүлээ яваад өгч байгаа юм бэ? Тэгээ тоглолт одоо дөнгөж одоо 9 өнгөрч байлоо яалаа. 10 ч болоо өссөн шүү. Тэгэхэд ингэж айл үжийн хүмүүс ингэж тараа явцсан. J Park long shot 2 шууд тоглолтоо дуусчаад шууд буцаа авцсан мөлий. Монгол хоноогүй шууд буцаа авцсан. Миний ингэ харсан чинь нөгөө rap юу лээ? Rap фестивал илүү. Тэнд шууд оролцсон явж илээ Солонгост. Тэгээ бүр ямар ч амар шаргуу юм дэ гэж бодсон. Эдгээр чинь ингээд ханаад байж байгаад Монголд ирээд мэдээж бэлтгэл хийж байгаа штэ. Бараг оройн ирээл маргааш нь тоглолттой болж байгаа штэ. Тэнгүүтээ шууд буцаж нисэнгүүтээ маргааш нь өглөө нь шууд нөгөө юу яаж байгаа байхгүй рэп фестивал илүү юу лээ. Би нэг харсан юм өнөөдөр харсан чинь манайхан айгуу хөөрхөн гэдэг юм цэгэр мэнгэр хувц өмссөн. Тэгээд би бас нэг бахарсан зүйл юу гэхээр манай монгол артистууд үнэхээр мундаг байл да. Хоёрдугаар тэр зохион байгуулалт бол үнэхээр сайн байсан. Гуравдугаар нөгөө фэнүүд үнэхээр мундаг байсан. Тэр нөгөө тайзны үзэгчд бол үнэхээр гайхалтай орилох үедээ орилоод бүжиглэх үедээ бүжиглээл тэгээ нэг хөөрхөн гэдэг юм стикер те нэг борд дээр ингээ бүр гой зурж муурцсан те аюу хөөрхөн. Тэгээ нөгөө түрүүний хамсаад байгаа гэдэг зүйл гэдсэн шүү дээ. Дөнгөсөө би энэ бичлэг хийхээс өмнө нэг охин над руу ингээ битсэн байгаа байхгүй юу. Мөнөг чи би тантай нөгөө фэн зон дээр таарна гэж бодоод шүү танд ингээ бэлэг авсан байсан шүү дээ гэж байгаа заяа. За тэгсэн чи өөр нэг охин болохоор би таныг булан тохоогүй хайсан гэж байгаа. VIP-д байна уу гэж би одоо яг тэр үед нь одоо 0 орсон байсан юм уу гэдэг. Эсвэл тэгээд зөрж таарсан юм уу? Намайг эсвэл яг фэн зон руу очих үед тэгээд зөрчсөн юм мэдгүй. Ямар тач нэг тийм бол би таны зөндөө хайсан штэ гээд аим хөөрхөн. Охиул болохоор надад нэг тийм жон дуугуу юм шиг санагдсан. Эсвэл ингээ нэг юм жон ийм ч юм шиг тий. 안녕하세요. 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 Say what? 안녕하세요. 안녕하세요. What? 안녕하세요. What? Let's go. Тэгээд Рюл бол үнэхээр царайлаг тэр хамар мамар одоо юу вэ? Нүд мүд одоо юу вэ? Тэр арсны өнгө нь ямар ч гоё. J Park-тай анхасаё гэдэг яг тэнд Рюл дүү гэж өгүүлж орж ирдэг нэг хөөрхөн байсан. За тэгээ манай хин Лүс гэж тэгээ Лүс. Ваа ямар хөөрх юм бэ? Одоо 16 настай ирнэ тэнд дунд зүгээр арс тэгээд фейс бол байна. Үнэхээр хөөрхөн. Бүр нэг хөөрхөн. Тэгээ багтаач гэсэн яг л ийм царайтай юм лээ шүү дээ. За үжийн бас гоё ясаа лаг бүжгэлдэг. Тэгээл нөгөө идэг ингээд айгу хөгжилтэй юм шиг байгаамаа бас. J Park гэсэн тэн чинь ингээд би ингээд өвлийн күртэгтэй ингээд байж байгаа шүү дээ. Hot girls, listen to J Park. I appreciate it. Yo, this is my first time in Mongolia. 이 Монгол анхудаа ирсэн байна. Feels really good to be here. Энд ирсэн үнэхээр түрээ маш сайхан санагдаж байна. Thank you everybody for coming. Энд ирсэн хүн болгоны баярлалаа гэж хэлмээр байна. And let's have a good time, okay? J Park бүр ингээд одоо юм жакетээс жакетаа тайлж байгаа заяа. Тэгээ нэг макрохууд дуу юм байж байгаа. Тэнгүүдээ тэр мак бүр яг нөгөө тайлдаг дуу байдэн штэ. Юу хувцаа тайлж байгаа. Тэгээ бүр сүүлд нь яг long shot-тай дуулж байхдаа хамар нь улаацсан байсан. Том дэлгэцэн дээр бүр ингээд амар улаацсан. Джесси бол бүр үнэхээр супер фан заяа. Тэр баг өөрийнхөө нэг өгзөгийг л яриадсан. Миний өгзөг гээл ингээл ингэж мэгэл тэр бүкс амар сэгсэрч мэгсрэл. Тэгэхээр тэр өмсөн утмавсан ямар гоё юм бэ нэг юм ковбой те нэг тийм чимэл мэмэл тэр аксессуаринтууд нь үнэхээр гоё ясан. Тэр нэг унжирсан тэр сэгсгрэмнүүд нь айгу гоё ясан. Үнэхээр гоё харагдсан. Тэгээ харсны өнгө мөн. Wait, 그 내 핸드폰
Hold on. Oh shit. Oh, I gotta get that. My phone. I'm later. Oh, my butt. The doctor is down. My butt. My butt. After she's not translating. Hi guys, my name is Jessie. Thank you for having me. Okay, just. Thank you, listen. I love you guys so much. Thank you. You guys are very warm right now, right? And fucking cold. Oh, cowboy hat. Hold on. Hey, where's my hat? Where's my butt? Hey, she doesn't translate that. So originally, guys, I had like a whole outfit ready, but then it snowed yesterday. So, yeah. And then my stylist, we went to a vintage store, and we got this jacket. But I love the Mongolian culture, so I made sure that I had it like. My butt. Hey, how could she listen to that one? Do you guys speak 한국말 잘해, 영어 잘해? Oh, I see you. Hi. Okay, 옷좀 입자, 그치? My butt. Hey. Okay, after we're done, I gotta throw this. Made in China. Look, because to be everything. Everything. Yeah. You know what I realized, you guys? Mongolia, your energy is so fucking. I was a little bit scared. Oh, yes. Hold on. And that one. Mongolia is cold, but our hearts warm. I can't read. But our hearts warm our war. That's not correct English. Mongolia is cold, but our hearts are warm. Oh yeah. Hey, I see what you're doing. Next page is long shot. Then next page is J Park. Hey, it's okay. Can I, sir? Can I start your seconds? I don't want to do it. You're gonna do this to long shot too. The long shot will have on their balls. You are hot, guys. Жинхэнэ нөгөө мэрэгжлийн төвшин гэдэг шиг те эдгээр чинь нөгөө олон жил бэлтгэгдсэн тэнд өөрсдөө чинь хүндлээд зориод ирсэн хүмүүстэй бүр харьцаа үүсгээл те тэр очиж байгаа улс орон болгон дээрээ тэр нэг баяллаа хайтай чүүж гэдэг юм те нэг иймэрхүү үгнүүдийг хэлээд тэр нэг коннектыг гоё үүсгэж өгөөд тэр нэг үзэгчдийн харьцааг бол үнэхээр тэдрээс суралцмаар одоо GC гэхэд бол айгүй хэм ирсэн шүү дээ баг J Park-аас илүү хэм ирсэн яриалсан те айгүй хөргөн инээгээл ямар гоё юм ийдэг гоё те Michael Jackson was a very big influence of mine. Michael Jackson이 하면 마시던 놀러 오셨어? You guys know. You know? You guys know? This next song is very inspired by Michael Jackson, so I hope you guys enjoy it. Let's go.
Тэгээд за long shot дээр нэг байгаагүй. J Park, JC хоёр болохоор яг нөгөө өөрсдийн меншн хийсэн юунуудыг аягүй их тэр story дээр оруулах ч гэдэг юм аа. Сая гэхэд дараа TikTok дээр JC in Mongolia гэдэг бичлэгэн дээр репост хийцэн билээ. JC тэр нь шууд харагдаж байлээ л дээ. Гих бичлэг ингээд тэр фэнүүдтэй аягүй гоё тийм. Нэг connect үүсгээд байлаа. За одоо нэг жишээн дээр та нар хардаа. Гоцны буудлал дээр тэр олон хүмүүстэй хэдэн зуун хүмүүс фэнүүд хүлээж хахад те тэр шөнө 12 цаг өнгөрөө явж хахад миний сонсноор тэр гадаа цогсоол алдаагүй гэсэн. Бүр тийм их маш өтсөн юм билээ. За мэдээж нэг хүүхдүүд аягүй харагдажсэн. Тэгэхээр мэдээж нэг өөр хэм аав ээжэндээ үр хүүхдүүдээ бодоод тэгэл дагуулаад машинтайгаа л очсон л байгаа хэл та. Тэгээд хараад миний нэг анзаарсан одоо шинараа long shot яалч нэг хүүхдүүд л л да насны үед те. Шинараа J Park хин JC хоёр чи 20 хэдэн жил болсон шүү дээ. Тус-тусдаа дандаа 20 хэдэн жил. За бэлтгэгдсэн хугацаатай юм бараг 25 26 жил болчихж байгаа. Тэнгүүтээ та нар боддоо насны үед гэсэн нөгөө юм илүү жоон те 40 рүү тэ 38 39 нэг 37 настай байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хоёр айл үжийнэ ингээд унж босоод ингээд үдцсэн учраас туршлагатай учраас шууд гарч ирсэн ээ. Шууд гар үсэг зурулж муруулаад ингээд зураг мөр ингэж мингээл тэгэл бүгдэнд гар үсэг зурсан. Гэтэл манай нөгөө одоо rookie гэж ярина шүү дээ. Одоо яг Gen Z үеийнхэн болохоор арай өөр introvert төрлийн юм шиг надад санагдсан. Бараг шууд гейтер гарч ирээд пүк гэл яваад гисэн. За тэгээ тийм ээ. Би та нарт нэр гоё юм харуулах юм биш дээ. Энэ ингэсэн хараа надаа ингээд урилга ирээд тэгээ надаа юм ингээд урилга ирсэн. Өмнө нь болохоор 2 жилийн өмнө Rainy тоглолтыг үзэж байхад нэг юм улаан дугтуутай ирж байсан аахгүй арай юм жижигхэн арай идээр юм. Энэ жилийнх бүр ингээд тийм гоё том Evandies Entertainment тэгээ Улаанбаатар Mongolia супер концерт гэх дараа материал цэтрэлийг хартаа. Тэгээ талтаас юм байна. Тэгснэ International Concert гэж юм. За тэгээд ийм гоё. Тэгээд ийм тэгээ энэ дунд нь болохоор хамтарч ажилласан юуны нэг юм цаас уг нь байсан. Гэхдээ би тэрийг хайцсан байна л да. Яг энэ болохоор ингээд юм тэгээд оддын скин кэр гэдэг энэ дэр ингээд битцсэн. Чери мөнө гэж бичээгүй лээ. Оддын скин кэр гэдэг битцсэн сайн хөөрхөө. Би бас баяр талархаад бас баршгүй л байна л да. Тэгээ намайг ингээд ураад тэгээ надад бас ингээд санал тавиад хамтарч ажиллаад тэгээ дээрэс нь нар хамгийн дээр main headliner болохоор J Park. Тэгээд sub headliner long shot JC тэгээ local headliner Yomoji. Би бас айгүйх талархсан л тас баярлаад яасан бэ гэхээр одоо нэг үе бодволнаас намайг хүмүүс айгүйх мэддэг болсон байна. Бичлэгийг минь айгүй үздэг, дэмждэг. Хэрэв одоо гэдэг та нар ингээд миний бичлэгийг үзэдэггүй байсан бол би ингээд энэ тоглолтод урилгаар ингээд очихгүй байх байсан. Тэгэхээр та нартай хамгийн түрүүнд бүр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд ялангуяа тэр концерт дээр таарсан тэр охтууд тэгээ намайг хараад баярлж байгаа тэр нэг тийм дулаан инээмсэглэл энэ төрөндөө баярлж байгаа тэр харц марц надад бүр за мөнөө би бүр хичээхгүй болохгүй байна. Яагаад би YouTube дээр нэг сар бичлэг хийгээгүй юм бэ гэд би өөрийгөө хүртэл ингээ буруутгах чинь. Тэгээд одоо би амлаа. Одоо YouTube дээр би итгэвтэй байна. Та нар надаас бас шаардаад байгаа штэ. Хутга шиг 100,000 subscribersтай болоо фэн уулзалт хийгээч гэд. Тэгээ би ч уг нь айл дээр 80,000 хүрсэн. Тэгээ бичлэг хийхгүй байгаа дахаар нөгөө энэ чинь нөгөө subscribe-ийн тооны шалтай нэмэгддэггүй. Тэгээд байгаа л байдаг байхгүй. Гэтэл яг нөгөө хинээс шалтгаалгаа гэхээр би өөрөө сайн ингээ хичээгээд ингээд явах хэрэгтэй байдаг. Тэгээд одоо нас хичээнэ. Ингээ бичлэг дуусах уу? 30 минут болсон байна. Бичлэг 30 минут болсон байна. Гэхдээ эдитлээд хэд минут болох юм бөө мэд. За тэгээд тийм байна. Тэгээд өнөөдрийн бичлэг үзсэн та бүгдэд маш их баярлалаа. Тэгээд зөндөл юм хэлмээр байсан баг. Гэхдээ ингээд одоо тулгамдаад одоо юу ярихаа марцсан байж магадгүй. Гэхдээ тоглолт бол үнэхээр гоё болсон шүү. За тэгээд бүгдээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай байна хаа. How's my Mongolian? Is it okay? Sendeno Yovechkan. Sendeno Yovechkan. Is that how you say it? Okay, let's have a good time. He's ready to drop that shit. Let's go.